манай Бохо бэрээ нүүсэн байгууллагад 9 жилийнхаа нүрийг үзэж байгаа. Тэгээд энэ хугацаанд маш олон урлагийн болон энгийн болон залуучуудынхаа хувцсыг энэ олон жилийн хугацаанд хамтран бүгдээрээ хамтарч зохион байгуулж Бохо брэндийг үүсгэн байгуулахад маань нэрийг маань гаргаж өгөхөд бас маш их тусалцаа үзүүлж Бохо брэнд манаас дан ганц бидний бас үүрэг ороолгүйгээр ингээд хамт олон ингээд залуучуудынхаа хүсвчээр ингэж гарч ирсэн байгаа энэ брэнд бүтээгдэхүүн байгаамаа. Анх яг нөө ээжтэйгээ дүүтэйгээ бид гурав хийдэг байсан л та. Тэгээд яг Бохим хувцсыг Монголд өөрсдөө ажил дээр үйлдвэрлээ техник 10 тонны хувцс гаргасан. Тэгээд ингээд гаргаад ингээд Facebook байлаа шүү дээ. Тэгээд Facebook-ээр ингээд цацаад ингээд бүүм гэдэг шиг ингээд гинтийн цэцэрлэлт ийм загвар юу вэ гэх хүмүүсийг юм шоконд ортол авсан тэр үед ингээд сэтгэл төрүүлж байсан. Тэгээд хамгийн анхны худалдан авах хүч маань гэх юм бол урлагийн дуучин хүн байсан. Тэгээд нэг урлагийн хүн маань нэрлээ явуулслаа, хоёр дахь урлагийн хүн маань нэрлээ явуулслаа гэдэг. Ер нь энэ брэндийг цааш нь түгээн дэлгэрүүлэхэд маш их тусалцаа үзүүлсэн урлагийнхны салбарын хүмүүс байна. Манай брэндийн хувцсны онцлог давуу тал гэх юм бол маш олон өнгөний сонголтыг нэгэн цогц ийм хувцсандаа хийж өгдөг. Мөн урлагийнхны тэр өмсгөөд байдаг тэр хүсээд байдаг хувцсыг л бид нар Монголдо үйлдвэрлээд анхдагч гэдгээр урлагийнхны байнгын худалдаж авдаг зорж ирдэг тэр бүтээгдэхүүн болсонд баяртай байдаг. Үйлдвэрийн дамжлага гэх юм бол яг одоогоор манайх бол ингээд 4 ажилчинтай ингээд 2 дизайнертай нэг чанар шалгагчтай гэдэг ингээд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй ингээд үйлдвэрийн үйл ажиллагаа маань ингээд явагдаж байгаа. Тэгээд яг бараа материалын хувьд гэх юм бол яг мэдээж дотоодоос аавна Аслансоос, Туркээс, Америкаас гээд Японоос гээд маш олон газараас ингэж бараа бүтээгдэхүүнээ татаж авдаг. Тэрэндээ жоохон хүндрэл учирладаг л да. Цаг хугацаа орно тэгээд угаасаа нэг хүлээгдэх шаардлага бас гарна. Тэгээд ирлээ ихэд таалагдахгүй юу маш олон жоохон бэрхшээлүүд бас баг зэрэг гардаг. Тулгамдж байгаа асуудлыг бас ярих шаардлагатай байх гэж бодлоо. Тэгээд дизайнер хүний хувьд болон энэ жижиг дунд бизнес эрхлэгч энэ жидүү эрхлэгчдийн тулгамдж байгаа асуудлын бас нэг асуудал байна л да. Тэр нь юу вэ гэх юм бол бид нар ингээд үйлдвэрлэлээ хийгээл байна маш олон цаг хугацааг энэ бүтээгдэхүүнийг яаж гаргах вэ зөвхөн нэг загвар дээр бид нар хэд бүтэн жил ажиллах жишээний байдаг сайжруулахын тулд гэтэл ингээд эхнээсээ ингээд оюуны өмч гэдэг зүйлийг манай монголчууд бас үйлдвэрлэгч маань бас энэ талаар мэдлэг багтаа мэдлэгийн цаар өрөө бага юм болоо даа гэж боддог. Эхнээсээ Бохо брэндийн загварын хувцсуудаа алдаад ингээд эхэлсэн байна. Тэгээд ингээд 3-4 ч тийм асуудал гарлаа. Тэгээд энэ талаар бас ингээд бус үйлдвэрлэгч маань бас ингээд бас энийг сайн ойлгож мэдэж аваасаа гэдэг үүднээсээ бас энэ бол та маш аюул том асуудал шүү гэж хэлмээр энэ. Тийм болохоор бүгдээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж оюуны өмчийн зүйл гаргаж байгаа л бол өөрөнгөсөн патенттэй болох шаардлагатай гэдгийг л зөвлөмөр байна да та бүхэндээ. Бохо маань албан ёсны компани болоод яг 1 жилийнхаа нүрийг үзэж байна. Энэ хугацаанд бид нар үйлдвэрийнхаа үйл ажиллагааг бас нөгөө тоног төхөөрөмжөө бас сайжруулах, нэмэх боловсон хүчнээ бас нэмэх шаардлагатай болж эхэлж байна л да. Энэ яагаад вэ гэх юм бол Слонс руу болон Герман руу, Унгар руу ингээ хуцаа гаргаад эхэлсэн. Тэр утгаараа ингээд ажилчин хүний нөөцг эхнээсээ угаасаа ингээд хүсээгүй ингээд бид нарт ингээд шаардлагатай шаардлагатай болоод эхэлж байна. Хоёр талаар энэ жил шинэ загвар дээр угаасаа Бохо айгүй хүчтэй ажиллах болно. Тэр утгаараа манайх ерөөсөө хүчин чадлаа нэмэх хэрэгтэй юм байна. Үйлдвэрлэлийн зэрэгэд очих хэрэгтэй юм байна гэдгээ номер 1-т ухамсарлаад ингээд явж байна да. Манайх ч бие даасан брэнд болоод загварын 2 том шоуга бие даасан шоуга хийсэн байгаа. Энэ жил 3 дахь том бие даасан шоуга хийх төлөвлөгөөтэй ингээд үйл ажиллагаанд ороод ингээд яригадаад явж байгаа. Мөн хажуугаар нь маш олон шоу, ивент
нийслэлийн зохион байгуулахад арга хэмжээ, яамд хамгийн газар гэх мэтлэн одоо худалдан аж үйлдвэрийн танхимаас хүртэл ингээд урьж бидрийг оруулах, бид нар өөрсдөө орох гэх жишээний ингээд олон үйл ажиллагаанд ороод шагнал ургамжлалыг ингээ гардаж аваад явсан байна. Тэгээ 2022 оны одоо 12 сард гэхэд оны эцэг гэхэд бид нар Next Generation шилдэг 100 залуус бизнес эрхлэгч гэдгээр багтаад ингээд манай Бохо брэнд ингээд оны онцлог брэнд гэдэг аюул том эрхэм хүндтэй шагналыг авсан байгаа. 12 сард мөн соёлын яам нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлээс зохион байгуулсан 21 аймаг болон хот дүүрэг сумдын одоо гар урлаачдын уулзалт нэгдсэн чуулган болсон байгаа. Энд болохоор шилдэг 100-ийн нэг болсон байгаа. Энэ бол маш том амжилт гэж өөрсдөө төгөмж байна. Мөн одоо бидрийг сурчлан таниулж бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэл, баян цэртүүрийн жижиг дунд үйлдвэрлэлийн хамт олондоос маш их баярлалаа.